За одоо нэг юм үжсэнд тайлах нэ. Харин тийм ээ. Ээжиг бүр ятгаж байгаад ирлээ шүү дээ. Шөний 9 хүртэл оройтгоор уурлаад байдаг. За тэр ч яах вэ? Орох уу? Сайн уу? Ахын дүүнэр насан туршсан уу? Үгүй. Зүгээр энэ уух юмнаас болохгүй үстэй. За амар эвгүй би. Өөнд буруу штий чинь. Харин тий. За дэжиг авчихч нэ. Энэ яагаад дуусах ч юу? Хараа яруу найраг байна. Ийм юмд өрөөд мэдрэмжгүй би. Монголын радио хаттаар ярихад би буугаж гэж явж байна. Яаж нэ? Нам цохилт. Ингэж бодоод би. Дуусна. За дуугаа уцаад. Ямар бүтүүлэг юм бэ? Анда тэрийг хараа. Зодолтой байна. Жаахан холдъё. За нэг эвгүй уур авсгалтай болчихсон. Тэр хаад цаа зодлоо байгаа хүн мэддэггүй байна шүү. Дэс гарья. Таалгач хайжтай. Тоглолт дуустал хинч гарахгүй. За. Эндээс амьд гарал их юм байна. За гэртээ байж яадаг байжээ. Хэдүүлээ салахгүй шүү. Хамт байвал амьд үлдээ. Юу байна пунар? Утгатай. Чаас утгаарай. Хэдэн цагийн дараа. Йоо. Нэг бэртлгүй амьд гард юм байна. Харин хавьдаа гарч байна энэний талаар. 5 дугаар сарын 31-ний өдөрч болсон зуны 613 нэртэй олон нийтийг хамарсан шоу тоглолтын үеэр нийт 35 зөрчил гэмт хэргийн дуудлага бүртгэгдэж 22 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Цагдаагийн байгууллагаас үзэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд 140 алба хаагчийг газар дээр нь ажиллуулсан байна. 5 дугаар сарын 31-ний өдөр нийслэл хотод зохион байгуулагдсан зуны 613 тоглолтын үеэр цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 35 дуудлага мэдээлэл иржээ. Тоглолтын үеэр 140 цагдаагийн алба хаагч газар дээр нь хяналт 50 ажилласан бөгөөд 10 хутга зодооны 2 хэрэгсэл хурааж 18 иргэнд ГЭС зүйлийг нь хүлээлгэн өгсөн байна. Тоглолтын үеэр хутга мэсний шинжтэй хадлагад өртөж гэмтсэн 3 иргэн эмнэлгийн тусламж авчээ. Тэдний биеийн байдал доктортой байгаа бөгөөд одоогоор уг хэрэгт нэмэлт шалгалт үргэлжилж байгааг хэллээ. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн арга хэмжээний үеэр иргэдийг хариуцлагатай оролцож хууль зөрчгүй байхыг анхаарууллаа.